Өнөөдрийн хуралдаанаар энд олгох халамжийн мөнгөний хэмжээг тогтоолоо хавтгаарсан биш оновчтой халамжийн бодлого явуулахдаа өмнө нь олгож байсан мөнгийг 0.5-аас 2 дахин нэмэгдүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил Монгол улсын халамж зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог мөнгөний хэмжээ 11 тэрбум төгрөг байсан. Энэ жилч энэ мөнгөнд өөрчлөгдөөгүй. За гэтэл энэ хугацаанд инфляц хэд дахин нэмэгдсэн байх юм аа. Тиймээс засгийн газар 2013 оны 1 сарын 1-ээс халамжийн мөнгийг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 24 орчим тэрбум төгрөг болгохоор тогтжээ. 2008 онд тогтоосон байсан зарим тэтгэмж тусан хөнгөлтийн үнийн дүнг бол нэмэгдүүлж байна. Тухайлх юм бол энэ зарим тоо хэлий. За ерөнхийдөө бол ямар хүмүүс одоо ийм тэтгэмж тусамж авдаг юм бэ гэхээр байнгын асаргаатай байдаг. Халамжинд байх шаардлагатай иргэн гэж байдаг юм байна. За 18-аас доош хүртэлх насны хүүхдүүд тухайлх юм бол Монгол улсад 8000 гаруй хүн байдаг. За байнгын асаргаал шаардлагатай байх иргэн бол 22300 орчим байдаг. За 3 ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхдтэй өргөдөлгөөс эцэг эхчүүд мөн одоо халамж тусалцаа үзүүлдэг. За түүнээс гадна гинтийн аюул осны улмаас орон гэрэг болсон хүмүүст халамж үзүүлдэг. За 2 ихэр хүүхэд, 3 ихэр хүүхэд өсгөж байгаа эцэг эхчүүдэд гээд ингээд 11 төрлийн халамж тэтгэмжийг үзүүлдэг юм байна. Түүнчлэн засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэгэн түүхэн хөтөлбөр батллаа. Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмжсөн сансрын үндэсний хиймэл дагуултай болох хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Одоо манай улс гадны хиймэл дагуулыг түрээсэлснийхээ төлөө жилдээ 10 орчим тэрбум төгрөгийг түрээсд төлдөг. За ер нь улс орнууд 2 төрлийн хиймэл дагуул сансарт хөргөдөг. Эхнийх нь их газрын тандалт судалгааны зорилтоор за ийм зорилтын хиймэл дагуулыг батлан хамгаалах хөдөө аж ахуй үндэсний аюулгүй байдлын зорилгоор ашигладаг. Тандалтын хиймэл дагуулыг хөргөхөд 280 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Харин бусад ахуй хэрэглээний гар утас, интернет, зурагт гэх зэрэг зориулсан хиймэл дагуулыг хөргөхөд 350 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол тодорхой төлөвлөгөө гарсан. За төлөвлөгөөг баталлаа. Ингээд үнийн хиймэл дагуулыг хөөрөхөд энэ бол 2 янзын хиймэл дагуул байгаа. За нэгдүгээр нь бол үндсэндээ бол тамдын судалгааны хиймэл дагуул. За нөгөөх нь харилцаа холбооны чиглэлээр ашиглах хиймэл дагуул. Тэр энэ хоёр хиймэл дагуулын зардал бол нэг нь бол 280 орчим тэрбум төгрөг. За нөгөөх нь бол 350 орчим тэрбум төгрөгийн зардал байгаа. Бидгээр баггүй мөнгө боловч энэ мөнгийг одоо жил болгоны орон нутгийн болон улсын төсвөс суулгаж за дээр нь одоо олон улсын хандлагч байгууллагууд хөнгөлөлттэй зээл бусад санхүүгийн их усрын хайхыг сангийн сайд Улаан үндэсний хөгжлийн эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр за мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын дарга Чаданбаанарт даалгасан ийм одоо тогтоол гарлаа. Шинжлэлийн засгийн газрын ажлын 100 дахь хоног эх 7 хоногт болно. Эх 7 хоногийн лав гарагт ерөнхий сайд сэтгүүлчдтэй уулзах Баасан гарагт соёлын төвөргөнд иргэдийн төлөөлөлтөд уулзаж ажлынхаа тайланг тавина гэлээ. Харин бусад өдрүүдэд яамдууд ажлаа танилцуулахаас гадна гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга танилцууллаа. Засгийн газрын санаачилгаар Багнуурын уурхай шигсэн нүрсийг хямд үнээр иргэдэд борлуулж байгаа. Гэтэл хямд нүрсийг иргэд худалдаж авах нь багасжээ. Энэ нь иргэдийн гэрт ойрхон нүрс сүрэхгүй байгаатай холбоотой хэмээн зарим хүмүүс тайлбарлаа. Тиймээс нүрс борлуулах цэгийг нэмэх шаардлагатай гэж холбогдох хүмүүс үзэж байна. Амгалангийн өртөөн дээр өдөрт 8 вагон нүрс буудаг. Харин өртөөн дээр буусан нүрсийг шууд далаад хорооны нүрс борлуулах цэгт хүргэж өгчиртэй. Гэтэл зарим борлуулалтын цэгийн нүрс борлогдохгүй удаашрснаар ийхүү хүлээлт үүсэх болжээ. Одоо цэгүүд нь ерөөсөө одоо мөнгө төгрөг байхгүй гэдэг ингээ авдаг. Тэгээ ерөөсөө манай нүрс одоо ингээд одоо энэ ч одоо бараг 10,000 шуудан нүрс ингээ богиносон байна. Тоочны газар цэг нэг хэрэгтэй. Яг зам дагуу цэг нээдэг юм одоо тэр томхон тийм машаатай цэг нээх хэрэгтэй байна. Тэгвэл жижигхэн ашаанууд бас дүүрчээд ерөөсөө нөгөө цэгүүд нь манай ашаанд одоо 2 портер нүрс байна. Өшөөд зай байхгүй гэдээ авахгүй байна. Гайгүй юм л шүү дээ. Төлж үт. Хамгийн гол нь одоо энэ амгалангийн өртөөн дээр нэг нүрс зарагдахгүй ингээ хүлээлттэй байна. Танах өдөрт одоо өдөрт энэ зүгээр нэг хороноос өгсөн 6 шуудаар л авдаг шүү дээ. Тэрээр Багнуурын нүрс борлуулж эхэлснээр бус дуурхай нүрс хямдарч байна гэж байлаа. Гэхдээ зарим айл хорооны нүрс борлуулах цэгээс Багнуурын нүрсийг авахдаа машин хөсөлдөг. Ингэснээр Багнуурын нэг шуудаа нүрс иргэдийн гар дээр очихдоо 4-5 мянган төгрөг болдог байна.
Тиймээс зам дагуу иргэдэд ойрхон нүүрс борлуулах цэгийг байрлуулчихвал энэ асуудлыг шийдэгдэх боломжтойг мөн сануулж байсан юм а. Дараагийн мэдээ танилцуулъя. Улаанбаатар хотын замын ачааллыг 30%-аар бууруулж нийслэлийн томоохон бүтээн байгуулалтаас өндөрлсөн нарны гүр Монголд анхудаа баригдсан ган хийцэн металл гүр гэдгээрээ онцлогтой. Энэ гүрийг барихад зам барилгын ямар шин техник технологи ашигласнаа Япончууд өнөөдөр тайлгналаа. Монгол-Японы ард түмний найрамдлын биелэг тэмдэг болсон нарны гүрийг барих ажил анх 2009 онд цаасан дээр бууж байсан. Энэ оны 11-р сард ашиглалтанд орсон нарны гүрийг Япончууд хотын хөдөлгөөнд ямар ч цаад болохоргүй богино хугацаанд хийж гүйцэтгэж чадсан мөлий. Нийслэл хотын урдгай тэсгийг хоёр хуваасан төмөр замыг гатлах хоёрхан гүүрэн гацтай байж байнгын төгжрөл бөгдрөлтэй байсан хотын замын ачааллыг бууруулахад нарны зам онцгой үүрэгтэй. За энэ гүрийг хэрхэн барьж байгуулсан бас ямар шин технологи нэвтрүүлснээ Япончууд өнөөдөр тайлгналаа. Монголд өвлийн улирал огцом хүйтэн учраас барилгын ажил явуулахад маш их бэрхшээлтэй хугацааг шаарддаг байсан. Нарны гүрийг барихад Японд хамгийн сүүлийн үед тооцогдох техник технологиг ашигласнараа онцлог юм а. Бид Монголын цаг агаарыг бодолцож хур тундас бороо бага ордог учраас энэ гүрт металл хийцийг ашигласан. Учир нь металл хийцэд чийг бага учраас зэврэлт үүсэхгүй, үн тулгууруудыг нь ч дам металл гадсаар хийсэн байгаа. Металл хийцүүдийн үйлдвэртэй угсраад газар дээр нь угсарч байсан учраас хяналт дээд зэргээр тавигдсан гэж хэлж болно. Монголчуудад гүр барих гэж бетон цэцгээд маш их хугацаа алддаг байсан бол энэ гүр металл хийцтэй учраас хугацаа хэмндэг, мөн эдлэгээ урттай гэд олон давуу талтай. Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан гүрийн ажил Монголын зам барилгын салбарт ч томоохон сургалт болсон гэж хэлж болно. Ирээдүйд Монголын хүмүүс ганцаараа өөр ийм өндөр түвшин юмыг барьж өгөхөөр бид нар ирэх барьтай байна. Япон улсын элчин сайдын яам Монгол-Японы төвөөс санаачлан зохион байгуулсан нарны гүрийг хэрхэн барьж байгуулсан талаарх туршлагаа хуваалцсан энэ удаагийн уулзалтанд хэрвээ Монголын зам барилгын салбарын төлөвлөгөөтэй хамрагдсан бол энэ салбарт нэвтэрч байгаа хамгийн сүүлийн үеийн технологиос суралцах боломж байсан юм а. За нэгэнтээ ашиглалтанд хүлээн авсан нарны гүрийг цаг тухайд нь ашиглаад явбал 20 жил гар хүрэхгүй 100 жилийн ашиглалтын баталгаат хугацааг Япончууд өгч байна. Орон сууц санхүүжилтийн корпорац 4100 орчим иргэн 100 мянган айлын орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэд ирүүлжээ. Эдгээр хүмүүсээс одоогоор 880 орчим нь зээлд хамрагдаад байна. Үлдсэн иргэдийг богино хугацаанд зээлд хамруулахын тулд гадны компаниудтай хамтарч ажиллахаар болжээ. Ингэснээр 100 мянган айлын орон сууцны зээлд хамрагдах иргэд төрөөс мөнгө хүлээж суухгүйгээр гадны хөрөнгө оруулалтын дэмжлэгээр зээлд хамрагдах боломжтой болох юм а. Эхний удаа Чех улсын компани 100 мянган айлын орон сууцын төсөл дээр орон сууц санхүүжилтийн корпорацтай хамтарч ажиллахаар болсон. Корпорацийн зүгээс нэг байр хэдэн төгрөгөөр босгодлоор хилцээрийг хийж эхэлжээ. Ингэснээр 100 мянган айлын орон сууцны хөлбөрт хүлээлт үүсэхгүй боллоо гэж орон сууц санхүүжилтийн корпорацийнхан хэлж байна. Орон сууцын компанитай бол эхнийхээ яриа хэлцээд бол та нар бол 1 м квадратыг 450-аас 500 50-тэй 450-аас 550 амд болоос сэтгүүлэхгүй шүү гэдэг байр суурийг тавьж байгаа. Стандарт бол маш сайн байх ёстой. Тэр үнэн бол маш хямдхан байх ёстой гэдэг үүднээс. Чех улсын компани Казахстан улсын 40 мянган айлын орон сууцын төсөлд хамтарч ажилласан туршлагатай компани байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулагчид хамтарч ажиллахаар санал тавьжээ. Эдгээр компаниудтай хамтарч ажилласнаар 100 мянган айлын орон сууцын хөтөлбөр төрөөс мөнгө хүлээхгүйгээр хэрэгжих боломжтой гэж хэллээ. Тооны машин болон компьютерийг байнга ашигласнаар хүүхдийн сэтгэн бодох чадвар амархан мууддаг байна. Харин уурэг тархины энэхүү дороотлыг сэргээх хамгийн хялбар арга бол Сарабан сампинг хэмээн Япончууд үзэж 500 жилийн түүхтэй Сарабан сампинг сургалтын хөтөлбөртөө оруулжээ. Монгол хүүхдүүд ч Сарабан сампингаар Япон хүүхдүүдээс дутхааргүй хэмжээнд хүрснийг өнөөдөр зохион байгуулагдсан 3 дугаар олимпиад харууллаа. Сарабан сампингаар айл болох багаасаа хичээлэхэд тун үр дүнтэй хүүхдийн сэтгэн бодох авьяасыг илүү хөгжүүлэх хэмээн Япончууд үздэг байна. Харин Монгол хүүхдүүд энэ сампингаар 2008 оноос эхлэн хичээлж Сарабан сампинг сонирхон хичээлэх хүүхдийн тоо огцом нэмэгдсэн байна. Би өнгөрсөн жилийн 9 сараас эхэлсэн Сарабан сампингаар хичээлсэн. Яагаад хичээлэх шалтгаан гэвэл Сарабан сампингийн хүүхдийн анхаарал олон тэгээд ой тогтоолт хүүхдийн оюухаа нэгтэлж тэгээд тархийг нь их хөгжүүлдэг. Их олон сургуулиас хүүхдүүд ирсэн байна. Өөрөөр хэлбэл
Сорбон сампин Монголын хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлж сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхээр Монголын нийслэл Улаанбаатар хотыг үндсэндээ нэлээдүйд нь эзлэн авсан байна. Монголын ерөнхий боловсролын сургуулиудын дунд дэлгэрч эхлээд байгаа Сорбон сампингаар хурдан зөв тооцоолон бодох олимпиадыг Монголын Сорбон сампингийн холбоо, Япон улсын элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа. За энэ олимпиадад нийслэлийн бараг бүх төргийн сургуулиудаас оролцож хүүхдэд өгөгдсөн даалгаврыг богино хугацаанд хэрхэн түргэн зөв бодож чадхаа харуулсан юм. Монгол хүүхдүүд Сорбон сампингаар хичээлээд бага хугацаа өнгөрч байгаа ч тэд маш ахуалжтай юмыг түргэн сурах чадвартай гэдгээ энэ олимпиадаар харуулж чадлаа. Сорбон гэдэг маань нэг үгээр хэлбэл сампин гэсэн үг. Орчин үед хүүхдүүд тооны машин гар утсаараа тоогоо бодчихдог болсон. Энэ бол хүүхдийн оюун ухааны хөгжлийг сулруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс бид сургалтын хөтөлбөртөө албан ёсоор Сорбон сампинг оруулсан их үр дүнгээ өгöd байгаа. Хүнийг төлөвшөх тал нь жоохон хаягдаад тоо болох гэдэг нь хэтэрхий хазаагаад байгаа. Тэгэхээр ер нь тийм Азад хоёр чиглэл гэж хэлж болно. Одоо бид нар бол энэ Японы Сорбонгийн сургалтыг тэр стандартыг оруулж ирэх гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл мэдээж хүүхдийг тоонд маш сайн болгоно, тооны мэдрэмжтэй болгохоос гадна хүүхд төлөвшөх ёстой. Хүн одоо хүүхд биеэ барьж сурах тийм ээ, сууж сурах тийм ээ, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх энэ төлөвшлийн талыг бид нар хамт оруулж ирэх гэж их хичээж байгаа. Сампин ашиглаж ерхий хурууныхаа үзүүрийг хөдөлгөн тоо бодох нь ураг тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг, хуруу гарын мэдрэмжээр дамжуулан тархины эдсийг сүлдэн дарайтахаас сэргийлдэг гэд ихээхэн ач холбогдолтой. Японы өвөрмөц соёлын нэг болох Сорбон сампинг Монгол хүүхдүүд хэрхэн чадварлаг сурснаа энэхүү энэ олимпиадаар харуулж чадлаа. Манай 18 цагийн мэдээлэл хэлбэр орон нутгаас бэлтгэсэн мэдээгээр үргэлжилж байна. Хөдөө орон нутагт урлагийг үнэлэх үнэлэмж түн тавих анхаарал сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа. Үүний жишээ болсон нэг театр Дорнод аймагт үүд хаалгаа нээсэн байна. Тус аймагт анх 1948 онд театр бий болж байсан түүхтэй. Энэ цагаас хойш 160 өнгөрсний дараа Дорнодчууд урлаг соёлын бүхий л үйлчлэгийг авч болох үс орчин үеийн театртай болж байна. Театрын барилгын ажил улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Барилгын ажлыг 2009 оноос хойш 3 жилийн хугацаанд энэ чиглэлээр нэлээдгүй гаршаад байгаа Чанман тал компани бүрэн хийж дуусгажээ. Ийм хэмжээний томоохон барилгын зураг төслийг голдуу гадны инженерүүд хийдэг, харин Дорнодын театрын зураг төслийг Монгол инженерүүд гаргасан байна. Хаанаас нь чарсан өнгө үзэм сайтай хамгийн гол нь театрын зориултыг бүрэн хангаж чадсан ийм бүтээн байгуулалт нутагт нь хийгдсэн дэргэд сэтгэл хангалуун байна. Уран бүтээлчд юмаа хийхэд одоо тоглолтынхон одоо сургууль дасгал сургуулийг хийхэд бүрэн боломжтой их сайхан театр болжээ гэж тэгж бодож байна. Шинэ барихтай болсон болохоор бас уран зоригтой бас өшөө юм хийх хүсэл бадарж байна. Театрын бас нэг онцлог тал нь Монголд бараг байдаггүй эргэдэг тайзыг хийж өгснөөрөө давуу болсон байна. 600 гаруй үзэгч энэ танхимд үзүр үйлчлэгэнд хамрагдах боломжтой мөн уран бүтээлч инженер техникийн зориулсан 200 орчим өрөө тасалгаатай байна. Энэ театрыг энэ Дорнодын нутгийн барилгын компани барьсан гэсэн. Үгүй чи болж байна шүү дээ. Яах юм ийм гоё сэтгэлтэй чин сэтгэлээсээ ингээд энэ тендер зарласан гэсэн. Тэгээ орон нутгийнх нь барилгын компани ялаад орон нутгийн ийм сайхан театртай болгоно. Энэ бол сайхан ярих юм байхгүй. Монголчууд өөрснөө хийж чаддаг боллоо. Чадна гэдгийг харуулж байгаа. Ер нь манайхан чадах байхгүй. Энэ манай техникийн инженерүүд сэтгэлгээтэй наадахын тэр сан техник ганнор янз бүрийн улсуудад ер нь төвшин бол ер нь ажиг болсон байна. Сайн байна. Ер нь хийвдхийн бас салин мөнгөний бас айтайхан өгж явах хэрэгтэй хүмүүс тийм. Тус аймагт 1985-86 оноос эхлэн шинэ театртай болох сураг чимээ гарч эхэлсэн байна. Олон жилийн туршид хүлээгдсэн энэ театр үүд хаалгаа нээсэн нь Дорнодчуудын оюуны цангааг бүрэн хэмжээнд тайлах үс урлагийн эндэр боллоо гэдгийг уран бүтээлчид онцлсан байна. Оюутан залуус олон сарын оюуны хөдөлмөрөөр шингээсэн роботоо өнөөдөр танилцууллаа. Тэд энэ бүтээлээрээ эх оны 4-р сар болох үндэсний робокон тэмцээнд өрсөлдөх юм а. Монгол Улсын их сургуулийн Харьяа Улаанбаатар их сургуулийн оюутан Цэнгэл өндөр настай эмээгийнхээ хөдөлмөрийг хэрхэн хөнгөвчлөх вэ хэмээн бодсон бодлоо багийн оюутнуудтайгаа хамтран хийсэн роботондоо тусгасан байна. Настай хүн тэр бүр хөнгөн шалмаг хөдлөөд байх боломж хомс байдаг болохоор ийм роботтой байвал илүү хөнгөн шалмгаа болно хэмээн боджээ. За түүний санаачилсан робот сууга байдлаар бүхэл хөдөлгөөнийг хийж чадах юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй юм эсвэл нас дээр гарсан одоо өөрийнхөө биеийг нэг хөдөлгөж чадахгүй байгаа.
тийм улсуудад зориулаад одоо тэр хүмүүсийг одоо яа тийм гадаа гарч гарч чаддгүй шүү дээ. Настай хүмүүс чинь гэрийнхээ дотор л ингээд суугаад гадаа гарах хэрэг босгоод авч гарч чаддгүй. Жишээл манай юмэд хэлэх байхгүй. Тэгээ би бол юмэдэ зориулаад бол тэгж хийж болох юм байна гэж бодож ирсэн. Одоо хөгжлийн мөрчлөлтөнд суугаад ядаж босгод аваад тэгээд ойр зүрийн юмнууд энэ хавчдаг гар мараараа ингээд атгаж аваад тэгээд өөртөө дөхүүлээд тийм хүмүүс зориулаад хийж болох юм. Монголын үндэсний олон нийтийн телевиз Монголын залуучуудын холбоотой хамтран оюутан залуусын дунд робокон тэмцээнийг зохион байгуулад 12 дахь жилтэйгээ золгож байна. Энэ тэмцээнд оролцох хүсэлтэй оюутан залуусын тоо нэмэгдэж хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны олон улсын тэмцээнээс тусгай баярын шагналыг хүртэж байсан. Оюутан залуусын техник сэтгэлгээ хөгжүүлж ирсэн роботын тэмцээнд тэд хичээлээс гадуурх бүхий л цагаа зарцуулдаг байна. Миний хувьд бол яг робокон тэмцээнд бол анх 2 дугаар курсээс орж ирсэн. Энэ жил ингээд 2 дахь жилдээ оролцсон. Энэ жил бол 3 дахь жилдээ оролцох гээд ерөөдөө ингээд бэлтгэл ажилдаа орсон байж байна. Тэгээд энэ бол яг өнгөрсөн жилийн 2012 оны Хонконг туссан тэмцээний яг манай яг Хонконг тэр тэмцээнд оролцсон коллектор робот байгаа. Автомат робот гэсэн үг юм. Эх оны 4-р сард болох үндэсний хэмжээний роботын тэмцээнд оролцох багууд харилцан туршлагаа хуваалцах зорилгоор өнөөдөр тэмцээнд оролцох багуудын өдрлийг зохион байгууллаа. Хамгийн гол нь залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор хийж байгаа бүтээл нь чамгүй хөрөнгө зардал шаарддаг учраас тэдний бүтээлийг олон нийтэд хүргэж хамтран ажиллах аж ахуйн нэгж байгууллагатай холбоод энэ өдрлөг чиглэгдсэн юм. Одоо та бүхэн ус цаг урагчны хүрээлэн гэсрүүлсэн цаг агарын мэдээг хүлэавнэ. Монголын мэдээ агентлагийн бэлтгэн хүргэдэг 18 цагийн мэдээ өндөрлөж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.